Оройн төргийн болцоо нэвтрүүлгийн шинэ дугаартай төрөх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн болцоонд сайн амьдрал минь аз жаргалтай байд бой, боолын гэрээ, гоёлын даашинз гэх мэт олон уран сайхны кино гэж үзэгчдийн хүртэл болгосон найруулагч Батолцтой ярилцгаална. Тэрээр уран бүтээлээ хэсэг завсарсны эцэст өнгөрсөн жилээс уран бүтээлдээ төхөөлөө орсон байна. Ингээд зочноо хамтдаа огтцгаая. Сайн байна. Сайхан авч чинь үү? Сайхан авч чинь. Нэвтрүүлгийн урьд мэдээж авсан баярлалаа. Би амтлан дагшин зогсож сайхан авч чинь. Сүүлийн санаа чинь дууд зүйл юу вэ? Оо тайван сайхан. Өнөөдөр өглөө би 20 дайсантай бүсгүй гэдэг киноныхаа хөдөлгөөний паспорт авчны ажлыг ерөнхийдөө бүтэн дууслаа. Их ажиллаад 7 цагт дууслаа. Шөнөдөө ажиллаад. Тэглээ. Хормын даашинз гэдэг үгтэй одоо хоёр кино болж байна уу? Би дуртай шүү дээ. Ер нь эмэгтэй хүн хөөрхөн царайлаг гой байх нь гоё шүү дээ. Тийм ээ? Тэр тусмаа даашинзтай эмэгтэй хүн бүр гоё шүү дээ. Тийм ээ? Тэгэхгүй болохоор ингээл хэцүү шүү дээ юм да тийм ээ? Иймэрхүү юм байна да. Хормын даашинзтай бүсгүй хэр удаан хугацаанд ажиллав? Яг яриад үзэх юм бол баг 5 жил. 5 жил бол. Тэгээд 5 жилийн уушрыг бид дараа нь тайлбарлаж өгнө юм тий. За, тэгвэл тайлангаа ярилцъя. You can hear me cry, sing my dreams all night. From where you're standing on your own, it's so quiet here, and I feel so cold. This house no longer. Шинэ уран бүтээлийн талаар сонирхуулаач. Хормын даашинзтай бүсгүй. Гол дүрэн жүжигчтэй харсан бас хүний харц татсан сайхан жүжигчд байлаа. Энэ зохиол бол надад 12 онд бэлэн болсон зохиолтой миний. Тэгээ 12 онд би нэг кино хийх гээд яах вэ гэж бодоо явжсэн чинь намайг одоо энэ санжин болдгийг ярьдаг ихэн эрдэмтлэг авах шүү дээ. Эрдэмтлэг авахтаа би тааралцахгүй. Тэгсэн чи одоо би эрк авах гэдэг учдаг хүн. Эрк авах гэсэн чи Батолтой том байвал асуудал болгон жижигхэн байж таа гэдэггүй юу. Тэгээ надад хэрхэн том амбицаар юм хийх тухай бас бит хоёрны 7 хоног 14 хоног хамтарч ажилласан юм аа. Тэгээд бүтээлээ өшөөд цааш нь том болгомоор санагдаад тэгээд би жоохон хойш суудсан байхгүй. Байж энийг өшөөж явахын янзлыг асуусан. Тэгсэн чинь хамт явж исэн хүмүүс маань зарим бүр уурлаад наа бүр машин дотроос шууд татад хүмүүс авч ирсэн шин. Чи ингэдэггүй байхгүй зай чи гэл. Яаж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол одоо энэ бол боллоо гэж хандлагчин нэг талаас амар ослоо байна. Үнийг буцаагаад ингээд бодлын ингээд мохорлоо сохлоо шүү дээ. Хөгч байцдаг. Тийм болохоор өшөө цаашаа ингэж эрэл хайгуул үлэнтэж явахгүй болохгүй л дээ. Тэр энийг зүгээр 12 онд байсан зохиолны маань зарим хүмүүс мэдчихэж магадгүй. Гэхдээ дэрнээс хэрхэн яаж хуурсныг одоо л харах байна. Хэр их өөрчлөгдсөн бэ? Бараг 70% өөрчлөгдсөн. Кино зохиолыг өөрөө бичсэн. Тэгээ кино зохиолыг бичих санаа ер нь юунаас үүдэж төрсөн бэ? Би 15 оноос эхлээд нэг багшийг дагт юм аа. Тэгээ тэр үний хичээл дээр ингээд суун. 7 хоногт 2 өдөр суун. Тэгээд би хэмээх сэтгэлээр ингээд өнгөрөөл. Би ийм багшийг дагчих шүү. Тэгээд нэг тийм хөөрөөд тэгээ бодоо байжсэн чи багш маань ерөнхийдөө бол нас нааж явах өөрчлөж өгсөн л тоо 15 оноос хойш. Ер нь 15 оноос эхлээд миний амьдрал жоохон өөр болсон. Нөгөө нэг ингэдэг байсан. Бүр адаглаа болий гэхэд би бүр арих уухаа болцсон. Хүн ингэдэг нөө эгогоо айгүй их юмэд үлэн ноход хижиж байгаа юм шиг тэжээд юм байна л да. Дотор үнэ. Болтой чи тийм ундрага чи юм гоё. Тийм ээ? Болохгүй шүү. Тэгэл ингээл
Тэнцээ бол бүгдээрээ тэг сэтгэлээр л орших газар. Тэг хин чи баг би том хэм сэтгэл байх бүгдээрээ жийд. Тийм газар би сурсан байхгүй юу? Тэгэд намайг эхний сэтгэлийн минь манай багш тарахад намайг гутлаачдаг хөлийн малчур гэдэг чинь тэрний дэш суу. Би бол хоймор суух ёстой шүү дээ гэж өөрийг айгүй боддгоос бүр багштай урт гомдож хүртэл үзсэн. Тэгэл одоо ингээл тэр бурхны шашны сургаалыг ингээд сонсоод ингээд яваад ингээд байхаар ер нь бол бурхны буддизмын юм философи бол өөр зайлшгүй амар гоё маш гоё киноны сэдвүүд их байд юм байна. Яг л философи нь гүнзгий мундаг байхгүй тийм ээ. Тэгэхээр юу яагаад альва одоо жишээ нь буддизмын философиор хийсэн осор олон кино байна. Silent Hill байна. Matrix байна тийм ээ. Ингээд асар олон гоё кино. Тэгэхээр ер нь бол философи сайтай байж ижил кино өлдөө сайн болох юм байна л да. Тэгэл тэр санаанаас би нөгөө бурхан багшийн сургаалаар эмгтэй хүнийг хэрвээ чи эмгтэй хүний гомдох юм бол намайг гомдооч гэж санаарай гэж нөгөө бурхан багшийн хэлсэн сургаал гэдэг юм байна л да. Ийм хүү сургаалаар ерөнхийдөө хийсэн. Ер нь эмгтэй хүнийг ойлгохгүй эрттэй хүн гэж юу юм бэ те? Заримдаа ер нь ингээд харахад нэг эмгтэйчүүд ойлгомжгүй нэг олон ааштай сайн болдог тиймэрхүү зантай хүмүүс байдаг тийм үү? Гисэн ирнэл яг л нэг л сэтгэлээрээ байдаг хүн чинь эмгтэй хүн юм шүү. Хизээч хувирахгүй сэтгэлтэй хүн бол ерөөсөө л ээжтэй тийм. Тийм ээ? Тийм болохоор тиймэрхүү сэтгэлээр ингээд байрна. Тэгээд илүү бүтээн амьдрал гэж юу юм? Тийм ээ? Бид нар хэрхэн сайн амьдралыг олж авах юм. Иймэрхүү байдлаар одоо бурхан багшийн сургаал дээрээс л унссан зохиолтой. Бас нэг санаа үлдээч. Энэ бол амьд харилцаа. Одоо ингээд зарим хүмүүс саяхан 2008-9 оны судалгаагаар Монголын нийт хүн амын насан туршийн үргэлжтийн бараг 10% нь хүрэх гээд байна. Сэтгцэн эмгэгтэй тийм хүмүүс бараг 10% нь хүрэх гээд байна. Тэгээ энэ F5 буюу F10 буюу донтолтын өвчин айгүй их байна. Энэ донтолтын өвчин гэхээр чинь зөвхөн тамхи татдаг биш, архиудаг биш, хар тамхи татдаг биш тийм ээ. Энэ Android-ийн одоо ухаалаг утасны тийм ээ. Тийм IT-ийн тийм донтолт айгүй их биш. Хэрвээ хоёул юм ярьж сууж байгаа би өөртөө чи ярихыг хүсэхгүй бол ослуугаа харч. Миний явж байхгүй боллоо л гэсэн. Тэгээ бас нэг юм амьд харилцааны тухай юу гаргасан л та. Санаа гаргасан. Чүчид говь ингэж хөлөө солбоод жоо модод тасгаар явзаа. Жоо ийшлэг юм. Тийм ээ. Миний энэ одоогийн ажиллах кино бол миний ард бүтээл. Цэлэн ойсолтоос түүж золж аргал байхад дунд үеийн найруулагчдаас бол Батбол гэж залуу байгаа гэж кино урлын тухай ярихдаа онцолж хэлсэн байгаа юм л та. За сэтгүүлч нийтлэлч инх бол дотор бол одоо киноны зохиолын одоо хэр чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрсэн хүн бол найруулагч Батболтой байна. Ер нь өөртөө хэр ирдэж байна. Ер нь өөртөө хэр бардам байна. Янз байсан шүү дээ. Өндөр гацтай нормал өндөр машин шиг ингээл үеийн дотор ингээл нэг хэсэг тийм байсан. Тэгээ буцаагаад нөгөө хор гарны чинь буухал хэрэгтэй байна л да. Манай нэг инх болд гэдэг нэг ах байд юм аа. Тэр хүн бол тэр өөрөө бас их мундаг уншигч хүн. Одоо Монголын замын хөдөлгөөний дүрмийн автор л да. Тэсэний болтой шинэ зохиолч Гоголийнхаас яг хэрий Достоевскийгаас яг хэрий гэдэг ч байхгүй. Тэгээд тэр хүний бол хэзээ ч нам өөртөө ирдүүлж болохгүй гэдгийг сануулж байгаа байхгүй. Зохиол бичнэлтэй зүгээр бичнэ хүн болгон бичнэ. Гэтэ зохиолоо бичиж Достоевский, Гогол тийм ээ. Чехын зохиолтой харьцуулбал бодоод үзье л да. Тийм ээ. Тэгэхээр саадч болохгүй байхгүй. Ерөөсө өлөн залуу сойсон чоншгол байх хэрэгтэй. Өлөн залуу сойсон чоншгол байх хэрэгтэй. Хүнийг уйлж яхад нь дагаж ямарч болохгүй зохиолч байхын тулд
тэр хүний зовлон ойлгож туслахыг хичээх хэрэгтэй өөрөө. Тэгэхдээ давхар мэрэгжлийн ажиллахгүй дандаа контролдж тэр хүний сканерж явах хэрэгтэй байхгүй. Тэр хүний баярлж явах юм бол дагаж баярлж болно л доо. Гэхдээ давхар яг ингээд сканердээ судалгаагаар хийгээл судалбараа хийгээл явж байгаа шүү дээ. Ингээд гар захтнахаар их уран бүтээлдээ хитгэвтэй ордог гэж ярьсан байт юм бэлээ. Ер нь ямар үед ингээд гар захтнаад байдیں۔ Уншиж байгаа үед. Уншиж байгаа үед. Уншиж байгаа үед. Ер нь бол үг бол өөрөө шууд гараас төхөн илэрхийлж шүү дээ. За одоо жишээ нь 200 кг ингээд чизнээс шахдаг мундаг хүчтэй тамирчд байдаг тийм ээ. Тэнгүүд оюуны хүч бодлоор ерөөсөө л тэр би эхлээд нэг үсэг өргөж чадахгүй тийм хүүхэд байсан. Тэгээ аа гэдэг үсгийг надад өргүүл сургасан багш нар. Гэж явж байгаад ерөөсөө үг бол сэтгэхүйн илэрхийл. Би сэтгэхүй дотор хэдийн чиний үгийг олж авч боловсруулж чадна төдий чиний сэтгэхүйн зузаарнаа л гэсэн үг. Номын сантай хүнтэй нэг ярих нэг өөр. Номын сангүй хүнтэй ярих нэг өөр гэдэг байхгүй юу? Тийм ээ. Номын сантай хүнтэй ярих шиг аюултай байхгүй шүү дээ базар. Ямар амар хүчтэй гэж бодно. Манай лам багш байна. Манай урлагийн багш нар ч байна. Тэр хэдэн хүмүүстэй ингэж ярих гэдэг чинь ингэж үг үлдээхгүй шимтэн сонсоход гоё байхгүй. Ханшны сургаалыг сонирхоод судлаад хичээлд сууж байна гэдэг. Ер нь яагаад 2015 оноос одоо гинт эрүүл мэндийн байдлаас болсон. Би 15 он мэдрэлийн мэсэлд орсон. 15 онд. Тийм. Тархины дунд артерийн судсанд халгаа илгэсэн. Тэгээ тэрнээсээ бол бас нэлээд хүн өвдсөн. Нэлээд том завсарлах хэрэгтэй болсон. Тэгээд ерөөсөө ингэж бодол чинь чамайг өвтнө гэж боддоо. Зүгээр бодох юм бол би ч өвдөн. Кино уран бүтээлч хүнийг ингэж нүдэндээ харах юм бол сэтгэл чинь догдолж уйлна. Кино хийгээсэн гэж бодно. Тийм шүү. Эмнэлэг дотор хөвчөөд энэ чинээс гарчих юм бол би эрүүл болно гэж өөрийгөө төсөөлнө. Тэгээ гарсныхаа дараа чадахгүй нөөдөх юм ингээд би минь илэршгүй бүтэн жилийг артаа үслэхтэй. Тэгэл ер нь шалан дээр унна гэдэг чинь л бас амар мэдрэмж юм байл л дээ. Ер нь одоо ахаад бас нэг ухаантай л үний өгөлтэй миний хөө шал цөмөрнө гэж байхгүй маа. Тийм ээ. Чи одоохондоо зүгээр философоор шалны ачаар болоод явж байсан байхгүй нөө. Тэш шалны ачаар шал цөмөрнө гэж өгдөг. Чи бол одоо шалан дээр байна. Хэдийн нэгэн цагт талбай мэт бандын шүү байж л гэсэн. Тэгэл за одоо тэхийн тул би яах ёстой юм бэ гээл. Яг хүн чи бас өөдгөө одоо зовж өдөрхөр лам өндөр өштэй бурхны шишнээр бурхан дээр өштэй. Яг тэгэхэд золор тийм багштай золгосон байна. Монгол хүн биш л дээ. Непал хүн. Тэгээд тэр хүн англиар тэр хүн монголоор тагдаг би англиар тагдаг. Тэгэл хоорондоо яваад аз орчуулагч багш байгаа. Тэгэл одоо харин манай багш монголоор мундаг ярьдаг болсон. Тэгэл ингээл хүн л болгосон л доо бас нөө. Уран бүтээлийн маш их ол замгтайг өөрийн тэмдэглэхээр гарч ид загтанж исэн үед тэр тэгээд саадах бол бас тэсэж гарахад айгүй хэцүү зүйл байсан баха. Тогтож суугаад хэцүү тийм. Шилдэг ахуулж байгаа юм шиг болчихсон. Тэгээ байж өгсөн гэсэн гэрсэн шимжид төвчд тэгээ хоёлоо гарч ирээд киногоо хийгээд би кино хийх гэж явжсэн. Тийм байсан. Тэгэл ингээл намайг за болдоо ингээд дуусаа одоо гэж юм хийж чадахгүй гэсэн хүмүүс ч байгаа. Одоо тэгээд эрүүл мэндийн нэгт уран бүтээлээ хоёр тавьж чадж байна уу? Хоёулынгийн хоёрт нэг тавьж байгаа шүү дээ. Зэрэгцүүлэл. Гэхдээ хэрэг эрүүл байхгүй бол уран бүтээл хийж яах юм. Тийм үстэй. Одоо намайг энэ тойрон байгаа миний хажууд байгаад манай энэ багийн залуучууд бол киноноос илүү намайг харилдсан шүү. Болтойхоо та даарч нуунт, болтойхоо та ядарч нуунт, болтойхоо та инглитийг за ингэсэн үү тэгсэн. Нөгөө
Мэргэжлийн хүмүүс болоод чинь гараас гарах нь амар. Хэдэн сар сайн бэлдэж нүдж байгаа. За миний гүн энийг тэгэрээ, за тэрийг тэгэрээ. Ахиж надаар тэрийг тэг гэж хэлүүлэхгүй бүх юм хийждэг тийм залуучууд байхгүй. Тиймэрхүү. Одоо би ч өөрөө бас нэг тийм юуны тонд орохгүй юм шүү дээ. Багын тонд. Тийм. Ямар ч зэндээ дунд үеийн кинод хариулагч гэж ярьж шүү дээ. Юу яагаад магистр цорын ерөөсөө ингэж байгаа орн магистр цорын гэсэн чинь нас минь хүртэл хитэрсэн байлээ. Хитэрсэн хайцууд өстэй. Ийм найзууд байд юм. Ийм найзууд байд юм уу? Тийм. Энийг ойлгохгүй гэж би чам хэлээ үстэ. Чи тухай. Чи санахлаа. Чамд ийм зэрэг зохихгүй заяа. Байд. Чи нүдлээс даалтаар мэдүү. Чи өөрөө даалтаар заяа. Чи нөгөө явах чи. Одоо ингэмээр үү цараа. Мэндэ. Явлаа. Воо, гад. Воо, одоо. Воо. Одоо энийг ийм. Воо. Гэт артаар нүцхэн гоо дараа дэвсдэг юм чи. Одоо хуучны Монгол кино гэж тэгэхээр бараг судлахгүй болчиход байна те хүн болгонд одоо ингээл янз янзаар тайлбарлаад миний бодлоор ийм шүү гингүүд миний бодлоор ийм гээл те санал бодлоо уралдуулдаг. Сүүлд яагаад нэг тэгж яриха байцсан бол хүмүүс үзэхгүй байна уу эсвэл Чананы концерт байхгүй. Ерөнхийдөө бол хөгжлийнхөө төвшөнд бол хөгжиж байна. Бодлогынхоо төвшөнд хоцрож байна. Ийм хоёр юм. Хүүхэд ингээд том болж байгаа том болоод булчин шүрмэс суугаад ухаан би хаа ингээд 90 цент хүрнэ шүү дээ тийм ээ. Гэхдээ ухаан суухгүй бол хүүхэд сэтгүүгээр хэр гол явах вэ? Тийм ээ. Тийм болохоор одоо эдгээр чинь том хүний бодлого хэрэгтэй байхгүй. Монголын кино бол хит их болчиход байна л да. Одоо бараг жилдээ 52 кино гэдэг болсон шүү. Тийм ээ. Буцаагаад энэ бодлогын чанарыг сайжруулахгүй бол хямралд орно л гэсэн. Сая өнгөрсөн 15 оноос хойш миний хамгийн их хийсэн юм болохоор би хуучны киног л үзсэн. 90 оноос өмнөх кинонуудыг үзсэн. Тэр дотроо надад хамгийн их гоё ритм гаргаж ирж байгаа жүжигчин хийм бэ гэвэл ерөөсөө Монгол улсын ардын жүжигчин цагааны цэгмэд гэдэг хүн байна. Тийм ээ. Энэ хүний ритмээр тоглолтыг хийнэ. Энэ хүний ур чадварын хэмжээнд очин жүжигчин очно гэдэг бол амар чухалхгүй. Ерөнхийдөө яалтчгүй Монголд бол үнэхээр хамгийн мундаг жүжигчин гэдэг хүнийг ямар хүнийг л юм бэ гэвэл цэгмэд гол юм л. Энэ хүний тоглолт, энэ хүний дотоод тийш, энэ хүний даалт хурдыг барна гэдэг бол байхгүй. Найруулгын тал дээр би ингээд дахиад судалгаа хийгээд хараад жигждгоогоос өөр хүн байхгүй байна л да. Юунд л одоо жигждгоо Монголын кино урлагийн баг хэр тийм хүн байна тийм ээ. Тэгээ энэ хүн бол одоо бас амар том хүн байна л да. Чи бодоо өтлөөд гар зураг хийсэн кино нь өнөр бүлэдэг кино шүү дээ өөрхөн. Гарынхаа өдрөөр хийсэн кино. Мантхай цэцэн хатан гэдэг киног бэлдэж байж байгаа өд болсон шүү дээ юм. Балжахта балжны махад хүлээлж өгсөн. Тэр эднэрийг одоо судлана гэдэг бол үүсэх болгонд нэг хичээл орно гэсэн үг. Харин тэрэн дээр дандаа тэмдэглэх хэрэгтэй. Энэ ийм юм байна. Жүжигчний ур чадвар дээр одоо чинь импровизац юу хийсвэрлэх тоглолт байна шүү дээ. Сэтгэмж тоглолт. Уран чөлөө сэтгэмж тоглолт. Шууд чөлөөтэй ингээд найруулаг багт нь өөрөө чөлөө сэтгэлгээгээр тоглож байгаа тийм юу шүү дээ. Тэрэн дээр одоо би Балжины махын 2 кинон дээр бүр үнэхээр шүтсэн. Яасан бэ гэхээр за нэгт гэвэл тань руу нүүж юм мэдээж зохиолоо шүү. Кино. Тэрэн дээр хүүгээ өөд болгосон эмгэн нэл хүүхдэд айлд очиод баривч аваад очиж байгаа байхгүй юу? Хүүгийн минь өрөөж авах гээд байна гэсэн ээжийн нэг талаас бодсон үзэл мөргөлдөөс энэ зөрчил нь болоо нэг талаас хүүгийн минь өрөөж авах чинь гэж айж байгаа тийм ээ юу нялх бийтэй ээж нөгөө талаас нь хүүгээ алдсан ажиж зээш төрхөөргүй болцсон эмгэн энэ хоёрын үзэл бодлын мөргөлдөөн дүн гэж
амар том зөрчил үүсгэж байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ эмгэн нөө ухааны уужгаар гэрээс нь гарч явах гэснээр ингээд нэг харагддаг да. Харагдчих. Тэрийг бодлоо найрамч чинь тавил биш байх гэж хараад. Харагдсноо нэг ингэж иргэцээ ингэж хоёр иргэцнээ гарчгүйгээд явж явангуудаа нууга баривчаа өгчөөд хараа яваад идэв шүү дээ. Энэ бол жүжигчний өөрийнх нь хийж авахгүй тоглолтын ур чадвар. За нөгөөт нь болохоор Бажны махын дараагийн кино болохоор Мандгац цаатаа. Энэ ахад би нэг план ярив. Нэг юм план. Яаж байгаа юм бэ гэхээр Мандуул хаан за одоо надад хүүхд байхгүй болоо би яах вэ гэд орой нүүдэл дотор явж байхдаа зүүдэлдэг штэ. Бодоод тэгсэн чинь Мандгагийн данх ирээд бүх хүмүүс хаан ирчлээ гэл сөхрөө суудсан байхад ганцхан хүүхэд тийм юм охин ганцаархнаа юм босоо зогсож байгаа байхгүй юу. Тэр охины хүүхдийн философиор энэ бол хаан аймаар гэж ерөөсөд төсөөлөхгүй. Ингээд байж хахад тэр нөө их том догшин хаан ирж яснаа тэр хүүхдийг уг нь шийдэх ёстой шүү дээ. Хацрын зөөлхийн хийж инээснэ явдаг жоо. Энэ бол дахиад жүжигчний импресасын тоглолт хүүхдийн мөрөөсөл болцсон байна гэдгийг тоглоод гэж байгаа байхгүй. Тийм үү? Тэгэхээр энэ хоёрыг болохоор ингээд нэг киног ингээд үзэх болгондоо шимтэн үзнэ гэж. Киног үзэх нэг ондоо унших нэг ондоо хоёр байхгүй. Тэгээ шимтэн гэдэг чинь тэрэндээ л байна. Ер нь бол судалгаа сайн хийгэртэй. Бид нарыг оюутан байхад 7 хоногт 2 өдөр үздэг гэсэн кино. Тэгээд ингээд киног үздэг сайн үздэг гэсэн дөө. Нэг багштай нь л харахгүй амьд нариулагчтай талигаачлаад удааг байгаа. Тэгээд амьд нариулагчийн сэтгэл санагчсан олон кино байдаг. Эргэж бодоход бол амьдралын мартагдчихгүй намар гэдэг сайн урам хэлүүд байдаг. Одоо зүгээр ингээд үзэхэд л нөгөө нэг кадр дотор нэлээ олон өвөлмж ажиглагддаг. Тэгэхээр ер нь багшаасаа юу өглөж авсан бэ? Би ч азтай л да. Би бол амар азтай. Яагаад гэхээр манай багш биш дээ. Залуучуудын сэдвтэй киног хийдгээрээ нэг номерын хүн. Дээрээс нь одоо жишээ нь Монголын хамгийн номер 1 залуучуудын кино, сэдвтэй кино юу юм бэ гэвэл ерөөсөө мартчихгүй номер байхгүй юу? Бүр юу? Хайр дурлалын сэдвтэй кино юу юм бэ гэвэл би чамд хэлдэг л шүү дээ. Тэгэхээр энэ багш маань болохоор тийм залуу үеийг ойлгохтой бас нэлийн соргог. Тэгээд айгүй тийм шинэлэг юм ирж хайдаг тийм хүмүүс. Одоо ингээд бид нар мэдээгүй байх төрлийн сэтгэлийн өвлөг гэдэг номон дээр орчин үеийн киноны задрагаа ингээд бүгднийг хийсэн юм шиг. Тийм миний багш бол тийм мундаг. Нөгөө бас нэг алцтай юм юу юм бэ гэвэл одоо хэргийн тухайд алтрын дуудах юм бол манай Гамбар төгшөө. Гамбар төгшөлтөр кино зохиолын драматургийг бол бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд өөрөө ингээд нэвшилтсэн ойлгоод тэг кино зохиолынхаа тал дээр Монголын киночид дотор нэлийн алдтай юм баггүй. Зохиол задлах тал дээр. Тэгээ энэ хүнээс бас бүтэн ингээд драматургийн онцлог заалгуулаад явцсан. Тийм ээ. Өшөө бас миний нэг хувь тавилан гэж юу юм бэ гэхээр би бол 16 настай Монгол телевиз туслах найруулагчаар ажилд орсон. 16 тад орчоод наа 3 сар цалингүй ажилласан байхгүй юу? Тэр үед 88 хүүхдээс сонгон шалгаруулт игээд 3 үе шаттай шалгалт аваад 8 хүүхдийг тэнцүүлсэн. Тэрнийх нь нэгэнд нь би ороод 8 хүүхдийг ч хийжтэй. Одоо надаас хамгийн дээдл нь надаас нэг 3 ах. Хамгийн надтай хамгийн ойрхон насных нь 3 ах. Тэгээ надаас хамгийн хол настай нь бол надаас нэг 12 ах. Тиймэрхүү хүмүүстэй хамт ажилд орсон байхгүй юу? Тэгээд 16 тад чинь дунд сургуулийн хүүхдтэй. Одоо яг төгссөн жил мөн байхгүй юу? Төгссөн жил үү тий. Аха. Би 1 жил өсөрч төгссөн. Зөв. Тэгээд тийм хүмүүстэй ажилд ороод 3 сар цалингүй ажилласан л та. Тэгээ 3 сар цалингүй ажиллуулъя. Тэгээд 3 сарын дараа төвшин дотор шалгалт авъя. Тэгээд тэмцэх юм бол манай туслах найруулагчаар ажилд ороо гэдгсэн баггүй. Одоо энэ Монгол телевизийн уран сайхны удирдагч Цэвсүрэн гэдэг ихч байна. Тиймэрхүү шалгалт авна. Тэгээ гол нь бид нар яасан гэж
зөвшөөрвөл одоо үл зөвшөөрөхгүй бол яв гэсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг мууны заяа завхт гэл заал гэж үлдсэн чинь одоо нөгөө суут нөгөө алдарт Бадрууга ах маань биднэрт хичээл заасан, Богдоогийн мигмар ах хичээл заасан, Цэвсүр найруулж заасан, Баатар найруулж заасан, Жигд Сүрэнгуй заасан. Одоо миний хамгийн хайртай гэх чинь Энжмаа гэдэг чинь. Соёлын говь сэтгэлтэн кино найруулж Энжмаа. Энэ хүн заасан. Тэгээд дээрээс нь Ган Зориг гэдэг оператор заасан. Ингээл орчуулагч Ганбат Пүрүү гэдэг хүмүүс ингэ хичээл заасан. Тэгээ 7 хоногт бид нар өдөр ажиллаад харчаад оройн тэдний хичээлд 2 цаг суудаг гэсэн байхгүй юу? Тэр чи бас нэг ертөнцийн үзэл маань арай өөр болно өстэй. Тэгэл нэг жоохон ингээл нэг хүн нэг үг хэлчихэл нэг жижигхэн хөшгөнд ингээд за гараал ийн гэсэн үг байхгүй юу? Тэр нь амар алцтай байхгүй юу? Гэтээс тийм ч амар ажил таваг юм шиг үлдэн шүү дээ тийм. Нэлээ ойлж унжиж орсон гэж. Яг тэр үед одоо Монгол телевизийн юугаар захирлаар даваа сүрэнгуй байсан байхгүй юу? Тэгээ даваа сүрэнгуй чи одоо 16 дэх сургуульдаа сураа яв гэд хөөгд чамайг авахгүй гэдэгхгүй юу. Тэгэхээр би одоо яа гэм байгаа. Ингэж хор шар хөлж жагаад орцсон хөвч чинь 3 сар тэгж дурлсан хүн чи яах юм бэ? Гээ ойлцгүй яагаад танад орж болдгүй ингэж хурал дээр нь ойлцсон юм. Тэр олон хүний нүдэн дээр тэгсэн чи одоо энэ Сүхбаатар гэдэг энэ Монгол телевизийн редактор манай Сүхбаатар гэдэг нь ах байдын тулгууны эдлийн захирал байсан. Тэр ах намайг амар өрөвдсөн ч юм уу тэр хүн одоо миний хувьд амар буянтай хүн. Та нар одоо наад хүүхд ажил хийгээд авч чинь түлхэж яах юм бэ? Надад өгч би авчи гэдгсэн байна. Тэгээд энэ Сүхбаатар гэдэг хүн бас миний замыг зааж өгсөн тоо. Тэгээд ойлоо суужсэн чинь нөгөө томчууд ч асуусан. Тэгээд чи одоо тэгээд ажил орлоо гэхэд хаана ажиллах юм чи гэдэхгүй. Тэгэхээр нөгөө чи ойлж захтаа би одоо хүүхд юм чи хүүхдийн дээр дагч орё да. Тэгээд хүүхдийн редакцид туслахаар орсон доо. Ямар нэвтрүүлэг дээр ажилласан тэгээд Бамбар Адуулахын хүслэн. Тийм Бамбар гэдэг нэг албатай нэвтрүүлэг хийсэн шүү дээ хүүхдүүд. Харц дээрээс ажиллажсэн. Бүгдэн дээр нь ажилласан тийм ээ. Тэгээд өөрч юу л үлгэрийн цаг бүр Монгол бичгийн хичээл дээр хүртэл ажилласан. Ер нь яагаад энэ телевиз сонирхсан тэр үедээ? Харин тэгсэн юм аа. Би нөгөө 10 төгсчод Москва руу малын хэмжээний сургуульд явахаар болоод малын хэмжээ болох гээд тэгээд нөөц чинь найз охинтой болчихгүй юу? Тэгээд дээрээс нь гэрээсний хол явдггүй. Тэгээд гадаад очиод хэлнийхээ бэлтгэлийг ингээд бэлдээд явж ясан чинь гинт гэрээ санацсан байхгүй. Тэр нэг ээж ээжээ санаад гэрээ санаад тэгээд шууд игчнийг цаашаа нэг герман явчаад ирэхтэн шууд хамтаагаа цогтоцсон. Тэгээ ахиж очиаг. Тэгэл Монголд хийх юмроо нэг 2 сар болсон чи ээж минь орж ирээд үгүй болдог чи одоо ингэ зүгээр сууж байгаа хооронд энэ Монгол телевиз туслаар шалгаруулж явна гэж чи энд нэг шалгалт өгөөч урлагийн мэдрэмжтэй байгаад гоё штэ гэлтэхгүй юу. Ер нь заа гэд өгсөн чинь дурлаад ороод тэгээ нөө малын эмч минь мартагдчихгүй юу. Малын эмчээр сурсан бол гэж ер нь бодож ирсэн аа. Тэгэхээр эмч одоо сурна би бол одоо ахад давхар малын эмчээр давхар сурна. Энэ бол хизэж хайхгүй юм мөрөд. Яа. Юуг нь тэгэж их сонирхоод дуртайстай. Энэ чинь биний бүр ухаан орсон цагаасаа л эхлээд би малын эмч болно гэдэг юм мөрөдлөд байхгүй. Одоо танч би чадахгүй л дээ миний зүгээр амбиц болохоор он орохгүй муу малыг ичүүл сурах гэсэн тийм гений өөрчлөлт хийж үзсэн гэж боддог байхгүй. Одоо тарга зурм тийм ээ баавга дорго мэтийн амьтад нөгөө ичдэг амьтад байдаг шүү дээ. Тэрэн шиг онд орохгүй байгаа ч юм уу зарим нэг тийм муу малыг бас амьтны нэг тийм ичээнд оруулж үзхийсэн гэсэн тийм их юм бодоод байхгүй. Одоо дайж би чадахгүй л. Дээрээс нь энэ фермер гэдэг юм миний өөрийн хобби болж байна. Нөгөө мөрөөдлийн буцаад хобби болж яваад байгаа байхгүй. Бүр хүүхдтэйгээс мөрөөдсөн. Магадгүй нас дээр гарахаар бас мал дээр гарч мэдчих юм байна. Гарахаас ир замгүй. Би саяхан өөр Монголын нутгуудаар ингэж явж үзсэн л дээ. Уран бүтээлчтэй нуулзсан. Айгүй мундаг жүжигчин залуу байна, дуучин залуу байна, хөгжимчин бүсгүй байна.
Манайд ч тгий гээл тийм гэж яваад хөдөө мал дээр очив. Дунд сургуулаа төгсөөд Оросд одоо сурах хэрэгтэйсэн сургуулаа хаяад энд ирээд үлдээд том толгоолно гэдэг бол ер нь эрх хүүхдээсэн гэж би ойлгосон л да. 5 эрхчтэй. Тэгээд айл отхонхүү. Айлын баг нь дээр нь ганц эрхтэй. Тэгэхээр таймгүй эрхтэйсэн баг тийм. Таймгүй эрх. Одоо ч эрх. Тэгээд яг аав ээж минь бас надаас өмнө нэг 2 хүүгээ эндүүлсэн. Тэгээд аавынхаа 40-д ээжийнхээ 37 жил болсон байхгүй юу? Энэ зэрэгтэй. Тэгээд эрхийн үед бол эм эрхсэн даа. Мэдэн эрхсэн. Бүгдөө ингэж хичээлдээ гарч явахдаа би өвсөс самд гүйсэн шүү. Нүүр гараа уучаал хувцас өмсөд толны өвн сонгод нэг их санаал гэлдэлэгч. Тэгэл гоё. Тэрхүү эрхсэн. Гин яг зөв намайг нэг тийм надтай зөв байх хугацаагаа жоохон богино гэдэг мэдсэн юм шиг манай аав намайг жоох эргэлүүлсэн байхгүй. Намайг багт минь явсан л та өдөрсөн. Тэгээд ээж минь бас яач юу намайг өөрийнхөө философор хүн болсон л та. Ерөөсөө ээжийн философор хэмжиж байгаа байхгүй. Ер нь зарим хүн хүүхдийг эрхлүүлээд хэрэггүй гэдэг, зарим нь хайр ихцний буруу байхгүй гэж ярьдаг. Өөрөө чинь бодол ер нь юу гэдэг вэ? Манай ээж мэдгүй. Би бол ээжтэй амар эрхлэдэг байсан. Жисэнээс сүнсэс зэтэлтэй. Яагаад тэгэхээр нэг авахаараа бүр сайн авдаг байхгүй чанартай. Ингээл багасаа авахлаа. Одоо ингээл 7 хоног ээжтэй аавтайгаа зүг хоёулаа туслан дээр байж байхад ээж нэг 7 хоногийн сүүлээр ирнэ. Тэрний чинь өмнө тэр нэг үс эзэгний самналт мамналт хумс хурууны цэвэрхэн байдал гэдэг мөр аюултай. Тэрнээс жоохон муухай байх юм бол тэгэл ээж аав шүү дээ. Тэгэл дээрээс нь манай ээж өөрөө та боддоо манай ээж надад хонь гарах гэж шигсэн шүү. Манай ээж тэг эргэлүүлсэн үгээ хонь гарах гэж зааж өгөө. Тийм ээ. Дээрээс нь манай ээж эр хүн ямар байх ёстой чанарыг ерөнхийдөө ээж минь заажсан. Тэгээд цус гаравчаад 7 хоног ухаангүй ийдсэн байхгүй манай ээж. Тэгээд ахиад 7 хоногийн дараа ухаангүй ичээд 7 хоног ухаан орчоод ухаан орсныхаа дараа 7 хоногийн дараа бас 7 хоног юм яж чадаагүй. Хэлгүй. Тэгээд 7 хоногийн дараа хилд орохгүй юу. Ингээд нийтээ 14 хоног хилгүй ухаангүй байж байгаад хилд ороод манай ихчээс сахичээсээ ихчээс асуусан юм бил. Миний нөгөө төмөр занд амьдардаг хүү хэм билээ гэж. Миний нэрийг санахаа болцсон. Миний нөгөө төмөр занд амьдардаг хүү хэм билээ гэж суугаад тэгэхээр ихч болдоо юу гэж хэлэхгүй юу. Тэгэхээр тэр хоол идсэн болов гэж асуусан. Өөрөө өөх гээд орон дээр шихэнд дээр хөвж байгаа юм нэ. Намайг үзэж байгаа болов гэж санаа зовнод чинь амар байх шүү дээ. Тэрэн дээр бас би юугаа зөхгүй л ч тиймэрхүү бод юм да ээж гээ. Инээс сурахгүй. Ямар ч хүнээс сурахгүй. Их сургуулаа дипломгүй төгссөн. За тэр их сонио ягаад дипломгүй төгсөж юу? Ахил тэнгийг л байхгүй. Өөрийгөө нэг тооцсон л юм уу одоо хайшин. Чи боддоо өндрхөө. Манай нэг ах костюма ингээд хүмүүс чинь костюма зүгээр хүмүүстэй шүү дээ юм. Костюма ингээд мөрөн дээгүүр зүгээр ингээд тогчно. Тохонгууд одоо найруулснаар ингэж явдаг байхгүй юу гэл ингээд явна. Би 7 хоног тэгж явсан шүү. Түрүүсгөр курстэй найруулж явах гээд костюм пижака ингэж гарлууга хийхгүй юм шиг. Нүмерэг шиг ингэж нүмерж явна. Яаж юм гэхээр найруулагч нар ингэж явдаг байхгүй юу тэгсэн. Тэгж явна. Тэгэл бодно. Тэгсэн чинь бас нэг ах байна бас. Би диплом авахгүй. Яаж юм? Би одоо киногоор хамгаалж диплом аавна гэдэггүй юу. Тэгээ нөө чин заа гээл тэгсэн. Тэгэл
диплом авав. Яагаад вэ гэхээр би 4-р курстээ хар гудамжид нэртэй зохиол бичээд тэгээд тэрийг хийх гэсэн чинь 28 сая төгрөг хэрэг болохгүй юу? 2000 онд. Тэгэнгүүт нөгөө чинь зохиолоо ингээд гараар ингээд бичсэн. Тэгээд гараар бичсэн зохиолоо барьж чад компани захирлуудтай уулзаж байгаа байхгүй. Би одоо 28 сая төгрөг надад кино хийх хэрэгтэй би тэмээ. Нүүдэл нь миний гараар бичсэн зохиолыг уншаад ойлгохгүй гайхаж хараад байсан байхгүй. Тэгээд диплом хамгаалж чадаагүй. Зарим манай ангийнхан бол зарим нь хамгаалаад кино нэвтрүүлэг болон клип иймэрхүү төрөг нэвтрүүлэг баримт кино дээр хамгаалсан л та. Тэгэл би чадаагүй юм л та. Тэгээ яг одоо ерөөсөө хизээ мэдвэл авах л ёстой л та. Дипломтойгоо л болох хэрэгтэй. Яг тийм саяхан над дээр бас соёл урлагийн их сургуулиас багшлаач гэсэн тийм хүсэлт ирсэн байхгүй. Тэр нөрөөгөө бодсон чинь яг онл олон мэргэжлээ би угаасаа бүтээлээрээ баталсан. Харин юугаад ерөөсөө батлаагүй. Зүгээр юм таа. Тэр одоо бодлоо л да. Тэгээ би нэг хүүхдүүд 2 цагийн хичээл орлоо. Тэгээ өөрөө бас тэднийхээ хэмжээнд төвшин тогтоох шалгалт авч үзлээ. Ер нь бол жоохон цатгалан л болсон юм. Мэдлэг дээр ерөөс ингээд юм мэдхийсэн, инкийсэн, тэгхийсэн гэсэн тийм хүсэл байхгүй. Өөртөө ингээд авчид хацраад яваад байгаа байхгүй. Тэр хүүхдүүд дээр бол мэдэх юм айгүй их байна. Тийм ээ? Ер нь бол мэддэг юм бол маш их байна. Тийм ээ? Одоо 97 онд байсан оюутан Батболдтой харьцуулах юм бол 2007 оны 17 оны оюутнуудын хувьд мэддэг зүйл бол асар их байна. Бүр маш их байна. Тэсэрнэ мэддгүй зүйл бүр их байна. 97 оныхантай харьцуулах юм. Яагаад вэ гэхээр тэд нар сонгодог сонирхоо үлдсэн байна. Тэд нар уншихаа үлдсэн. Тиймэрхүү. Ерөөсөө дандаа юм би хийсэн контентер гэл YouTube-ыг өөртөө багш гэж ойлгоод байгаа. Google-ыг өөрийнхөө ертөнцийг харах цонх гэж хараад байгаа. Их сургуулаа дипломгүй төгссөн. Тэр үед ээж яаж хүлээж авсан бэ? Би өөрөө чинь төгсөхийн тулд ээж тань их хөдөлмөрлсөн гэдгийг бас уншижсэн л та. Аюултай л та. Батлаарай гэсэн л та. Батлаарай чи өөрийгөө хэн болохоо батлаарай гэсэн. Манай ээж одоо намайг оюутан байхад ихээ ер нь бол 10 жил байхад манай ээж их мундаг хүн байсан юм уу? Тэгэл нөө бизнесийн савлгаар жоохон буудаж шүү дээ хоёулаа. Тэгээ манай ээж бүр дотор байрны жижүүр хүртэл хийж иж намайг төгсгсөн байхгүй юу? Тэгээ хүн гэл яг тийм насан дээр нэг 20 үрээгүй насан дээр айгүй сонирм гутран голд юм биш зарим үед миний ээж дотор байрны жижүүр болсон байж тээ болдоо. Гэл жоохон гутарж үзэл. Ингэж явж үзэл. Гэл ингээл явна. Тэгэл би одоо төгсгөө сур замгүй сайн сурах хэрэгтэй. Ингээл нэг ажилд ороод ажил мэжлээ хийгээл байж байгаа нэг цалин бодол нэг хүн ч мөнгөгүй болно ш. Тэг гэртээ яаж чадахгүй. Тэгэл байж хад ээж ингээл хоол байж ирээл хүний нуруунд дээр ингээд бүтэн илдэм бил. Ноглорч болохгүй шүү заа юу гэж хэлээд бол. Тэгэл чи нөгөө өсөн хоолносоо илүү яч хүч авч байгаа байхгүй. Ерөөсөө бити ноглороо бити зогс. Тамаа. Бити зогс. Нэг гүүсэн суусан зэснээс гүүсэн дэний дээр гэж өгөөд шүү дээ. Ямархуу. Одоо жишээ би 2000 онд төгссөн. Надаас өмнө надтай төгссөн залуучууд сайхан залууч зөндөөл. Тэгээд суугаад би бол тэр харагдаж ирэгдэл юм хийгээл. За баярлалаа. Цаг зав гаргаад бидэнтэй ярилцсанд баярлалаа. Одоо удахгүй үзэгчтэйгээ шинэ уран бүтээлээр уулзсан. Шинэ уран бүтээлд амжилт хүсье. Баярлалаа.